Long ago in a distant land, I, Aku, the shape-shifting master of darkness, unleashed an unspeakable evil. But a foolish samurai warrior wielding a magic sword stepped forth to oppose me. Хязгааргүй урт үргэлжлэн орших уудам сансрын гүнээр дэгэн хармаас хэцүүчлэн тэнэх бөгөөд энэ нь хор муу бүхний бидсэн оршихгүй байлаа. Энэхүү хармаас нь ертөнцийн бүх амьдралыг үгүй хийх зорилготой байсан ч Один, Ра болон Рама гэх эртний хүчрхэг гурван бурхан түүнийг гэлтэн хөөж зогсоож чаддаг. Гэвч бүх зүйл ингээд дууссангүй. Түүнээс бяцхан хэлтэрхий бурхтын гараас мултарч чаддаг. Тэрхүү хар хэлтэрхий сансарт хүн хөвсөөр манай дэлхий дээр ирэх бөгөөд газар цогтоо үүсгэсэн аимшигт мөргөлдөөнөөс гарсан дэлбэрэлт нь дэлхий дээрх үлэг үүрглүүдийг арчин хайсан байгалийн аимшиг болон хувирсан юм. Үүнийгээ дараа өнөөх хэлтэрхийн дэлхий дээр хөвсөж эхэлдэг бөгөөд харанхуй тархаж ойр хавийн амьд бүхнээс орсоор байлаа. Үүний үр дүнд аимшигт өргөст хар модтой ой бүрлдэж эхэлдэг. Энэхүү аюулыг мэдсэн нэгэн улсын эзэн хаан шидэт сумаар хар ойн тархалтыг зогсоохоор 100 шилдэг хүнээ дагуулan оройн нэвтэрдэг. Гэвч явх замдаа түүний хүмүүс харанхуйд нэг нэгээрээ залгицаар эцсүүлд нь эзэн хаан ганцаараа үлдсэний анзаарна. Гэсэн ч тэрээр бууж үлгүүгээр үзэн ядалтын хангалт тулан ирээд шидэт сумаа харавхад сум нарны гэрэлд гал тавтан ангал руу юм ордог. Гэвч энэ амжилттай ч гэхүү амжилтгүй ч гэхүү сум хар ойн тархалтыг зогсоосон ч сумны шидтэй нэгдсэн хар ангал Аку гэх цоошин хорон муу оршихуй бий болгож өргөдөг. Thank you. No, my intention was to destroy you. Oh. But it was your poison arrow and your hocus pocus that set me free. Хэрвээ Аку бий болоогүй дэлхийн ертөнц бүхэлдээ хар ойн зоогуулж дуусгах байсан үнэн. Гэвч Аку өөрөө оюун ухаантай болж хар ойн бүх чадварыг өөрийн хүслээр ашиглах хязгааргүй чадaltaй болж. Төрсөн даруйда Аку эзэн хааныг олслон түүний нүдэн дээр эзэн тус болон ордны шатаанд хамгаалдаг. Эзэн хаан хамгаалахаар тангар өргөсөн бүхий л зүйл нь нүднийх нь устж үгүй болчихыг хараад үгээр хэлшгүйхээр тавчилж гарна. Энэхүү харанхуй цаг үед Одины морь эзэн хааныг авран өнөөх гурван бурхан дээр авчдаг. Бурхад хааны доторх зөв тэгш шудрах чанар байгааг мэдэн түүнийг нь төмөр хэвт гарган авч хүн төрлөختний сайн сайхныг бэлгэсэн ариун шидэт сэлмийг тавтан гаргаж өгдөг. Мөн бурхад эзэн хаанд сэлмээс гадна шидэт хуйг дуулга зөвхөн ариун сэтгэлд хүнэл суужуулдаг нисдэг үйл хөлөглүүлэн Акугийн араас явуулдаг. Хичнээн ивэлээр дүүрэн хуйг зэвсэгтэй байсан ч Акугийн хэмжээлсгүй их хүч төвөг үтсэн хэвээрэл байв. Гисэн ч цоцчгүй тулдсан эзэн хаан эцэст нь Акуг ялж сэлэмдээ хорж чаддаг. Now let the sword forever banish this evil abomination. Гэвч бүх зүйл ингээд дуусаагүй мэдсэн эзэн хаан алсын төлөвлөгөө боловсруулж өөрийнхөө болох Жекийг бэлтгүүлэхээр бүхэл авг аймагуудын толгойлогчтой холбогдсон илгээдэг. Харамсалтай нь хааны зүв байв. 10 гаруй жилийн дараа нар хэртэл болоход Аку дахин суллагддаг. Суллагдсан даруйда заналт тайсна хамгийн түрүүнд үгүй хийхээр Жекийн нутагт ирж эзэн хааныг олсон авч чаддаг. Жекийг газар сайгүй эрдэнэ суралцж бэлтгэлээ хийх агуур Аку түүний нутгийг бүгэлд нь болчилж өөрийн харанхуй хаан тусыг зогслоо. Тэрээр эзэн хааныг хөөдлүүгээр шидийн хүчээрээ тарслан зовоосоор л байв. 10 гаруй жил өнгөрч газар нутгад хэлсэн Акугийн эсрэг эцэст нь бэлтгэдэж дууссан Жек иргэн ирж тултдаг. Who dares to summon the master of masters, the deliverer of darkness, the shogun of sorrow, Aku? I am the lost son of the land that you have pillaged. I am here to reclaim it. For my people, for my father, for my birthright. Ахад л өөрийн зандалтайсан болох ариун сэлмийн эсрэг тулаан эхэлж тэд энэ тэнцвхэн үзэлдэг. Гэвч Жек түүнийг ялахын даван дээр Аку өөрийн эцсийн хүчээ шавхан цаг хугацааны портал нээж Жекийг ирээдүр рүү явуулж орхидог. Aku!
Өөрийг нь гэмтэж чадах цор ганц зэвсэг ийхүү үгүй болсноор Аку санаа амар хаан тусаа өргөжүүлж дэлхийд эзэн суухын сацуу өөр харгуудыг ч эзлэн дүрэн гэлдэг. Гэвч ирээдүйд ирсэн Жек дахин гарч ирснээр тэдний тэмцэл цувралын туршид үргэлжлэх болно. Хэмжээшгүй их зэрэг армийн хүчтэй тулгарсан ч Жек нэг бүрчлэн тулалцаар нэгэн тулаан дээр Акугийн хизээч ялах боломжгүй байсан тавилан ил болдог. Энэхүү тулаанд Аку Жекийг газартаарч шидэт сэлмийг нь өөрийн гартаа оруулаад занал дайснаа өөрийнх нь сэлмэр сүлбэх гэж оролдог. Гэвч гайхалтай сэлэм Жекийг шалбархаж хүлдээдэггүй. Үүнд хоёул гайхсан ч учир нь машингийн байлаа. Ариун сэлэм ердөө ганц л зоригтой. Тэр нь муу бүхний устгах байсан тул цэвэр ариун сэтгэл Жекийг огтхонч хэмдэж чадахгүй байсан хэрэг. Энэ тулаан Жекийн ялалтаар дуусах төгсөн ч залтай Аку ахин зүгтж чаддаг. Гэхдээ хорон муу үүрд оршдоггүй. Эцсийн тулаан дээр Акугийн төрсөн охин түүнээс урвж Жекийн тал зогсдог. Тэрээр өөрийн хүчээр Жекийг эргэн өнгөрсөн цаг руу буцаах бөгөөд хамгийн сонирхолтой нь энэ хугацаанд Жекийг ирээдүр рүү явуулснаас ердөө хитэн хормын дараах мөч байсан юм. Яг энэ үед цаг хугацаагаар аялж хацуусан Жек эргэлзэх зүйлгүйгээр Акуг нэг мөр устгаж эц төгсгөлгүй харанхуйг үүр зогсож чаддаг билээ. Ингээд харахад Акугийн ялагдал нь түүний төрсөн цагаас л эхэлсэн тавилан байсан юм. Хэмжээжгүй хүчтэй, мөнх настай, бусад бүхнийг сорж тарахдаг хорон мөгийн оршихуй хитэж Аку өөрийг нь устгах цор ганц зэвсэг болох ариун сэлмийн мөн чанарыг хизэж бүрэн ойлгоогүй. Энэ сэлэм ердөө л барай зодох төмөр биш. Харин эзэн хааны зөв шударга сэтгэл, бурхтын ивэл хүн төрлөختний сайн сайхныг төлөөлөн ариун чанараар бүтсэн зөвхөн муу устгах гэсэн ганцхан зорилготой шилдэг оршихуй байлаа. Акугийн хамгийн том алдаан тэрээр Жекийг ирээдүр явуулж өөрийнхөө харанхуй ноёсон ертөнцийг бүтээсэн байв. Ингэснээр тэр өөрийнхөө эсрэг зогсох хамгийн ариун баатрыг улмал ирлэж түүнийг үзэн ядалтаар дүүрсэн харанхуй ертөнцийн гайхамшигт антитез болгож өгсөн хэрэг. Самурай Жекийн энэхүү баатарлаг домгонд бидэнд маш том гүн гүнзгий сургамжийг үлдээдэг билээ. Аку гэх энэхүү хэмжээшгүй хүчрхэг сансрын уудам дах харанхуйн биелэл болсон оршихуй хичнээн 100 жил дэлхийг иргшиж бүхнийг айдас давтуулсан ч түүний ялагдал цаг хугацааны л асуудал байсан юм. Учир нь энэ ертөнцид нэг л хувиршгүй үнэн бий. Муу мухай зүйл хичнээн хүчрхэг дийлдэшгүй мэт санагдавч хэдэж үрд оршдоггүй. Харин сайн сайхан үнэн зөв зүйл эцсийн эцэд үргэлж ялан дийлдэг. Эзэн хааны арт түмнэ гэсэн золиос Жекийн хизэж бууж өгөөгүй цуцшгүй тэмцэл мөн түүнийг огтхонч гэмтэж чадаагүй ариун сэлмийн мөн чанар нь үүнийг л бидэнд баталж өгдөг. Харанхуй хичнээн өтгөн байлаж өчүүхэн дүдийг ирэл замхран оддог шиг хүн төрлөختний сайн сайхны төлөөх тууштай тэмцэл үргэлж гэрэлт ирээдүг авчирдаг байна. Харин та бүхэн Самурай Жекийн энэхүү гайхалтай түүх түүний цаана нуугдсан утга санаа хэрхэн санагдав? Таны хувьд энэхүү зурглалын хамгийн сэтгэл хоногчсон хэсэг юу байсан бэ? Хэрэг танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа.